Сайн бацхан хүмүүсээ. За тэгэхээр энэ удаагийн бичлэг бол IKEA-гийн unboxing бичлэг явах болно. Би дөнгөж сая 3 цагийн туршид IKEA-д худалдаа авалт хийж байгаа дэрлээ. Тэгээд миний явсантай бүгдөө танилцгаая. Би очиод тортой аваад ирээ заяа тэр юм байгаа үүдэнд байгаа. Тэгээд нэг юм хадгалах сав ийм авсан байгаа. Ингээд энэ авсануудад бүгдөө 200 евро болсон заяа. 198 бид лүү 201 орчим жилөө тийм болсон заяа. Тэгээд миний хамгийн гол явсан зорилго нь юу байсан бэ гэхээр нөгөө орон жилийн даваа авах хэрэгтэйс байхгүй юу? Ягаад тэгэхээр би шинэ хүнжил захиалж авсан 220 240-тэй. Манай өмнөх хүнжил болохоор 200 240 хүнжилээсэн. Тэр нь таарах яг тийм орон жилийн даваа нь олдохгүй амар хэцүү. Заавал би тусгай гадраас захиалж авах ч юм уу те. IKEA микэд ерөөсөө тийм хэмжээтэй байдаг байсан байхгүй юу? Тэгээд IKEA-гийн яг нөгөө энгийн яг ингээд ерөнхий байдаг хэмжээнүүд нь болохоор 140 200-тай нэг хүний эсвэл 155 200-тай нэг хүний тэгээ хоёр хүнийх нь болохоор 220 240-тэйгээ дандаа байдаг гэсэн аахгүй. Тэгээ би IKEA-гаас ерөөсөө даваа авч чаддаггүй байсан юм. Тэгээ сая ямар ч гэсэн тийм том хүнжил захиалаа. Тэгээ тэрэндээ таарах орны даваа авахаар явахдаа заа юу ч гэсэн ингээд цоглуулсан байсан авъя гэж бодож исэн жижиг сажиг юмнууд юу байна гэж харж агаад авсан байгаа. За тэгээд нэг юм том нэг удаатай юм аа үзүүлье эхнээс нь. За энэ болохоор ингээд 1 2 3 4 ширхэг 50-ыг харьцах 50 хэмжээтэй ийм дэрний доторх авсан байгаа. Тэгээд энэ манай одоо тоногт үзүүлээ заяа. Одоо буудан дээр тавих дэрнүүд гэсэн үг. Одоо манай буудангийн дээр энэ байгаа хгүй. Энэ болохоор 40-ыг харьцах 40-тэй. Тэг яг энэ таарах бас ийм юу нь олдохгүй заяа. Дэрнийх нь гадаргуу нь ерөөсөө олдохгүй. IKEA-д ч бас ерөнхий байдаг дандаа ингээ бүгд 50 50 хэмжээтэй. Тэг би эндээ тааруулаад нэг авчим ерөөсөө олдохгүй сахгүй гойнууд. Тэгээд тийм болохоор 50-ыг харьцах 50 хэмжээтэй ийм гоё 4 ширхэг дээр авсан. Тэгээд эндээ тааруулаад бас гоё дэрний ут авсан байгаа. Одоо тэрийг үзүүлээ заяа. Сара гоё юм шар өнгөтэй байгааз. Тэг би энийг хослуулаад одоо ийм шар өнгөтэйгөөс ийм хоёрыг авсан байгаа. Тэгээд энэ нь болохоор ийм хоёр талаараа юу яаж болт юм бэлээ. Нэг тал нь болохоор ийм гоё шар тэнгүүтэй нөгөө тал нь болохоор ийм карьерт гэж ярьдаг одоо ийм зураасан гэх юм уу те. Ийм байгаа. Тэгээд энэ шар маань энэ улбар шартаа бас айгуу гой зөгцөж магадгүй ах гэж бодоод тэгээд ийм улбар шар бас тэрний гадаргойг авсан байгаа. Тэгээд нэг ийм ягааныг авсан байгаа. Энэ ягаан маань бас энэ улбар шартаа маань ингээд зөгцөж магадгүй гэж бодоод надад яг энэний нэг ширхэг бас байгаа хгүй. Би өмнө IKEA явахдаа энэ өнгнөөс нь авч исэн. Ингээд нэг ээлжний тэрний бүтээл гэж хэлэх үлээ. Тийм ямар ч юм хүмүүст авсан. Тэгээд надад өнгө аймаг го таалагдж байгаа. Ер нь энэ жилийн нэг тийм тренд өнгө чинь нэг ийм оранж юм шиг байгаа заяа. Ийм оранж. Тэг ингээд хүмүүсийн гэрээ тогтчулснаа гэдэг харахаар нэг ийм оранж хосолсон, ягаан өнгө хосолсон, эсвэл нэг ийм шар хосолсон өнгөнүүд. Тэгээ би тэрнийхээ одоо ингээд миний нүдэнд тусагдаад байгаа тиймэрхүү гэрээ тогтчулсан байгаа бичлэгнүүдээс хажуулт ингээд скриншотыг оруулчих заяа. Тэгээ би ч одоо тиймнээс гоё инспайр аваад гэрээ тэгэл тогтчулж байгаас ингээд боддیں۔ Тэгээд бас болохгүй боломжоор л ингээд одоо авж ийн да. За хөө дэрний юмнууд энэ байна. Тэгээд Паскал намайг IKEA-гаас ирж авсан байгаа. Тэгвэл би одоо ийм олон юм чирээд яаж гэрлэг ганцаар ярих хэвдээ тий. За. Дараагийн авсан юм маань болохоор энэ хоёр байна. Энэ хоёр юу гэхээр нөгөө хөргөчөнд хийж юмаа хадгалах юмнууд одоо тустай ч юм уу тий. Энэ дотор нь ногоо хийгээд ч юм энэ төр ингээ помидор ч юм өндөг ч юм уу тий. Тийгээд ингээд тусад нэгээ хадгалаад доотлынхаа савнд хийжүүлэх зүгээр юм болов гэж бодсон. Тэгээд энийг торшиж үзье гэж бодоод ямар ч ингэ нэг авцсан. Хэрэв гоё байвал дахиад авъя гэж бодож байгаа. Тэгээд IKEA бүр амар гоё юм байсан заа. Ингээд юм эргэдэг юм платэ заа юу. Тэг ингээд уухнуудаа бүх хүмүүс тавчаа ингээд эргүүлээд авчиж болдог юм билэ. Тэг 10 евро гэж заахгүй жоохон үнэтэй. Тэг миний угаасаа бажет бүр хэтэрчээд байсан болохоор тэр уг ингээд гоё аммаар байсан ч гэсэндээ тэгэл за гэл орхицсан да тэр бүр ингээд амар гоё заа юу. Бүх юмнууд ингэ тавьж болохоо эргүүлээл авчин. Заавал бүх юмыг гаргаж ингэж тавьж яваад ах шаардлага байхгүй. Мал юм бэлээ. За дараагийн авсан зүйл маань юу вэ гэхээр 2 ширхэг зочны гар нүрийн альчуур буюу AKA Викторийн гарны альчуур гэсэн. Манай гарны альчуур ингээд 1-2 хоног болоод солихгүй болвол шүдний омооны цагаан магаан юм болоод тэгээд байдаг болохоор тэг ямар ч нэг юм зочны гарын альчуур авлаа. 2 ширхэг энэ ч нөгөө жижигхэн шүү дээ. Хэмжээ нь 30 50 хэмжээтэй юм байна. Ер нь бол нэг иймэрхүү зочны гарын альчуур байдаг шүү дээ. Тэр байна. За. Дараагийн авсан зүйл маань энэ хоёр дэрний ут байна. Энийн хэмжээ нь болохоор 40 58 хэмжээтэй. Манай гэрт яг ийм 40
58 хэмжээтэй дэр байгаа хгүй юу? Одоо энэ дэрний утыг одоо энүүгээр солино гэсэн. Тэгэхээр нөгөө тэр шарнуудтайгаа холилдоод бүр амар гоё орж ирэх гэж би бодоод байгаа. Тэгээд энэчнээс ямар ч хэлсэн сайхан хоёрыг авсан байна. За дараагийн авсан хамгийн гол авахаар явсан зүйлээ үзүүлье. За би бол бүр энэ оромжлын давыг мөрөөдөн очиж авсан байгаа. Тэр нөгөө хүмүүсээс инспайр авсан гэдээсэн да тий. Тэр хүмүүс бүгдөө гэртээ бараг энэ оромжлын давтай байсан. За юу энэ бүр өмнө амар гоё юм гоё. Оранж тэнгуүтэй юм ягаан оруулахтай гоё гац тий. Вау. Тэгээ хэмжээ нь 240 220-тай. Дэрнийх нь давных нь хэмжээ нь болохоор 80-80-тай. Энтхий угаасаа Германы дэрнүүч амар том байдаг шүү дээ юм 80-80-тай. За нэг чих оромжлын давны нь байна. Тэгээд угаасаа хоёр оромжлын дав байхгүй болохгүй шүү дээ. Нэг нь угаацгаар нөгөөтгөнд сольж их юм байхгүй юм чаа. Нөгөөт нь болохоор ийм байна. Ийм цэнхэр өнгөтэй тэгэнгүүтээ ийм гоё нэг юм шаргалдуу оруулахтай гэх юм нэг юм алтан шаргал оруулахтай ч юм уу. Гоё ягааз. Би бас нэг өөрийг авъя гэж бодож байсан. Тэгээ Паскал руу явуулаад би одоо нэг бас ягаан маа өнгөтэйг авсан юм чи энэ хүн бас нэгийг сонгох гэж бодоод энэ хоёр алин намаар ингээд гэсэн чи энийг гинт хийхээр энийг сонгоод авсан байна. За дараагийн авсан зүйл маань энэ ургамлыг авсан байгаа. Энэ ингээд юун тустаа ваарн тустаа тэгээд энэ ургамлын тустаа. Гэтэ тийм амар үнэтэй биш ээ. Энэ ваарны 3 евро энэ ургамлын өөр бас 3 евросэн байгаа. Энэ хөөхөн ургамл байгаа цонхны төсөн дээр байж хагаад нэг юм гоё парламентэр шиг. Тэгээд нэг ургамл авсан байна. За тэгэнгүүтээ дараагийн авсан зүйл маань ийм 3 ширхэг лаа авсан байгаа. Паскал дээр чинь зөндөө хөрн лаа асаадаг хгүй гэртээ орой болохоор. Тэгээд ийм нэг лаан 1 евро гэж хэлсэн байгаа амьдарсан байсан. Тэгээд хэдэн цаг асдаг гэж хэлээ 45 цаг асдаг гэсэн. Сайн асч чаад. Тэгээд энэ лаага тавих юм лааны суур авсан. Ингээд тавьчихна. Өрнөөс. Тэгээ надад бас нэг ийм хөөрхөн лааны суур байгаа. Тэрийг танарт үзүүлэх үү. Одоо ийм том лааны суур байна. Тэнгүүтээ энэ лааны суур байна. Бас энэ ингээд гой цэцгийн хэлбэртэй болдог. Ингээд шүүн асаахаар. Тэгэнгүүтээ өөр нэг лааны суур минь энэ. Энэ лааны суураас амар гоё ингээд цатарч харагддаг заяа. Тэгээ бид чинь дүндээ их лаасаа энүүгээр ийм гоё үнэртэй лаанууд маань байгаа. Зя. Тэнгүүд энэ болохоор нэг юм мөндөг шарахтаа энэ дээр ингээд утгаад хийвэл зүгээр юм болов уу? Энэ тэр ийм амсар мансартай. Тэгээ аяган тийж яаж ахаар энэ тутахчвал зүгээр юм болов уу гэж бодоод энийг авсан нэг хямдхан байсан. Нийт 50 гэж үлээ 2 гэж үлээ тийм байсан. Зя. Тэгээд дахиад лаа гарч ирж байна. Энийг 0 өрөөнд асууж тавья гэж бодоод. Ийм юуны үнэтэй гэнэ үү? Ямлик гэнэ үү? Ийм куки нэг өмөртэй юм шиг байна. Тэгээ 20 цаг асна гэж. Энэ болохоор бас нэг 90 цент байсан баха. Гой чихэрлэг мөртөж байна. За дараагийн авсан зүйл маань юу вэ гэхээр 4 ширхэг стакан авсан байгаа. Надаа энэ өнгө нэг талаад байсан байхгүй юу? Бүр ягаан оруулахтай хатдаг гоё. Тэг ингээд энэчнээс 4 ширхэг авсан байгаа. Энэ бас нэг евро гэжсэн баха та. Гайгүйсэн. Зя. Дараагийн авсан зүйл маань энэ байна. Одоо нөгөө дүүшний энийг ингэж ус масыг авдаг. Тэг энийг би тэгтээ энэ 7 хоногт их цэвэрлэгээ хийж байгаа байхгүй юу? Хаврын их цэвэрлэгээгээ. Тэгээ цогнуудаа угаахтаа ашиглая гэж бодоод байгаа. Ингээд доош нь усын татчихад арчуулаа арай зүгээр ахын болов гэж бодоод байгаа. Зя. Дараагийн зүйл маань авсан зүйл маань энэ байна. Энэ болохоор юм тогоо угаадаг юм. Тэгээд энийг онгойлгож жогоод угаалгынхаа бодисыг хийгээд тэгээд өөрөө хөөсөрдөг юм шиг байгаа. Тэгээ манай нөгөө тогооны угаалтар маань ханд наалдаж өгөхгүй ерөөс салаад байгаа байхгүй юу? Тийм болохоор энэ бас нэг зай баг эзлэх юм болов уу гэж бодоод тэгээд энийг авсан байгаа. За дараагийнх нь болохоор нэг ийм сав 4 ширхэг авсан байгаа. Нойлынхаа өрөөнд нэгэнд нь Паскалийн одоо сахлаа устгнуудыг хийж бодож байгаа. Нэгэнд нь болохоор үснийхээ юмнуудыг хийж бодож байгаа. Би тэр битэрийн юм ингээд салан задгаа тэр дээгүүр ингээд байгаад байгаа байхгүй те юу байгаа нь мэдэхгүй. Тийм болохоор энэ нэгээр нь ингээд тусад нь хийж тавья гэж бодоод тэвчсэн дүрийг авцсан. Бараг ихтэй баха та. За тэнгуүдээ энэ хайр цагнаас бас ингээд 4 ширхэг авсан. Нэг нь бас 50 цент гэжсэн. Тэгээд би ч нөө их цэвэрлэгээ хийх гээд байгаа шүү дээ энэ 7 хоногт.
Тэгээд манай нөгөө шүүгээ байгаа байхгүй юу? Соуснууд байгаа шүүгээ, тэнгүүдээ талхан дээр түрхэж иддэг юмнууд байгаа шүүгээ. Энтергээд тэднийг бас нэг жоохон янзлая гэж бодоод ингээд нэгэнд нь ихэд одоо зөвхөн талхан дээр түрхэж тавьдаг иддэг юмнуудын юмнууд, нэгэнд нь болохоор ингээд одоо юу гэдэг нь тэгээд хүн солонгос амтлагчнууд ч юм уу тэгэж мэгэж англиад хийгэж бодоод байгаа. Тэгэхгүй бол бас тэндээс юм болно гэдэг жоохон төвхтэй дээ. Тэгээд айгу сайхан зэгцэрэг байхаа энтэй гэж найдаж байна. Зя. Тэнгүүрээ рагийн авсан юм маань болохоор энэ хүүрхэн амар гоё шаранг таяг байсан. Би чинь юм шарангунд дуртай юм болохоор тэгээд ажил дээр бас нэг нь авчиад тавьчих гэж бодоод энэ хартаа хүүрхэн аягаа гацтэй яа. Гоё цай уугаа сууж хахад гоё тэнгүүд ингээ харагддаг. Тэгээ нөгөөх нь болохоор юм харангутайсэн. Харын ажил руу авч яваад шарын гэртээ үлдээнэ. Гоё. Шарангутай. Шарын марл бүрхэж ин да бүх юм маань гэж. За тэнгүүдээ дараагийн авсан юм маань энэ 3 гэхдээ хоолны сав байгаа. Тэнгүүдээ ийм гэрэл хямдарсан байгаар нь авчлаа. Уг нь бол 18 евро гэдэг ийм гэрэл юм байна л да. Шинэ жилийн гэрэл. Тэгээд 8 евро болоо хямдарсан байсан. Энийг яаж хасдгийг бүгдөө харцгаая. Юунд штом залгаал хасчих тийм шиг байгаа. Манай Паскал тэр хойно хоол ич. Би ч тэгэл Паскалаар хоол хийгээл бичдэг шүү дээ. За одоо бүгдөө энэ гэрлийг хасааж үзье заяа. Оо. Гэрлийн сольж болд юм болов? Оо. Nice. Уу яг хөттэй 7 евронд ийм урттай гэрэл олно гэж уг нь гоё улаан болон өнгөрсдөг байсан бол гоё юм байна. Гэтэ яг уу. Зя. Дараагийн авсан зүйл маань ийм тавгны тавьдаг юмнууд байгаа. Энэ дээр би тэгтээ тавгнууд нөгөө ингэж тавихгүйгээр энэ хоолны савнуудын тагнууд байгаа шүү дээ. Эднэрийг ингэж тавьчих гэж бодсон байхгүй юу? Ингэж эмгэгцтэйгээр тэгвэл арай амар байж байгаа. Тэгвэл манай шүүгэн дотор энэний нөгөө тагнууд нь бүгд ингэж байж байгаа л унаал. Би тэг яах вэ гэж бодоодсэн ашгүй энийг олж харлаа. Тэгээд энэ маань болохоор ингэж харагдана гэсэн үг. Яг босгоо тавьчих юм бол ингэж харагдана гэсэн үг. Энийхэн завсраар сайхан тагнуудаа хийж тавьж байгаа л тавьчихна гэсэн үг. За тэгээд дараагийн маань авсан юм болохоор яг энтэй ижлэхэн гэхдээ төмрийн юм байгаа. Энд болохоор төмөр савнуудынхаа тагийг ингээд тавья гэж бодсохгүй. Тэгээ хэрвээ зайгаа гарах юм бол энэ юугаа хайрлан тавгуугаа энэ завсраар нь хийчих гэж бодсон. За тэгэнгүүтээ хамгийн сүүлийн авсан юм маань болохоор энэ байна. Энэ одоо Aufkleber гэдэг нөгөө юу эдэн штэ. Давс маус сахар махаар амтлагч амтлагч хийсэн юм шилэн сав байдаг штэ. Тэрэн дээр ингээд бишхифтэнд болъё гэж бодсохгүй юу. За одоо тэр давс шүү, энэ тийм юм шүү, энэ ийм юм шүү гэ тэгэнгүүтээ одоо энэ авсан нөгөө юм мөн дээрээ энэ дээр ч гэсэн ингээд бичиж бодсохгүй юу. Одоо энэ дээр юу байгаа тэгээ чихэртэй юмнууд байгаа юм уу? Өөр юм юу байгаа энэ төр тэрийг бичиж гэж бодсон. Окей. За ингээд болсон байна. Одоо бүгдөө миний шинээр авсан тоос орогчийг ажиллаж үзье заа юу. Нөгөө хамгийн сүүлд авсан юм үзүүлдэг юм байна. Ийм том 55 литрийн ийм хавтгай орныхоо доогуур хийчих гэж бодсон. Ийм сав авсан. Тэгээд өвлөг юмнуудыг бас хийгээд тавьчих гэж бодсон байхгүй юу. Тэгээ орны доогуур орчих болохоор гой зай юмнууд амар гэсэн үг. Зя одоо бүгдөө тоос орогч ажиллаж үзье. Би тоос орогчоо отоогоор цохиалж авсан байгаа. Тэгээд сая IKEA явахаас өмнө тоос орогч маань ирээд тэрийгээ сайхан угсарч тавьчаад тэгсэн чинь нөгөө ажиллуулгаас өмнө батарейгийн заавал 4 цаг цэнгэлсэн байх хэрэгтэй гэд. Тэгээд цэнгэлсэн. Энэ амар хөрхөн за 1.7 кг. Тэгвэл би нөгөө энэ утастай тоос орогчтойгоо ерөөс амжилт олохгүй байна. Байн гутцын залгаж тоос мас орох гэж бүр сүулдэ уурч хүрэх шиг. Зя. Гэж аваад тэгээд тийм юуг нь яаж өөрчлөх юм болоо? Нарт ийм 3 таврагаатай юм байна. Нэг нь болохоор зөвхөн ийм шал шүүрдэг. Тэгэнгүүтээ ямар гоё юм бэ? Гэрэл настай юм байна бас. Nice. Тэгэнгүүтээ хоёр дахь тавраа нь болохоор юу яах?
За би та нарт ингэж үзүүлье. Энэ ихний тохиргоо нь болохоор ингэж юу яах? Зүгээр шал шүүрдэх. Тэгэнгүүтээ энэ болохоор хивс шүүрдэх. Сорох. Тэгэнгүүтээ энэ болохоор турбо гэдэг амар хурдан юм байна. Тэгээ гэрэл настах нь ямар гоё юм бэ? Вау. Nice. Аж би одоо энийг туршаад нэг энэгээр сайхан явж үзье. Ямар гоё юм бэ? Nice. Полицай Вау. Жохон чимээ нь бол чимээтэй л юм байна гэтээ яг. Энгийн тоос орж гис одоо ийм л чимээтэй дээ шүү тий. За ингэж нэг өөрийнхөө ажлыг сайхан хөнгөвчлөө. Паскалийн ажлыг ч гэсэн хөнгөвчсөн баха. Тэгээд дээдлэлтэй ингэж хогоо цуглуулад байдаг гэсэн. Энийх нь болохоор багтаамж 1.5 литр гэсэн баха. Зээ. Nice. Маргааш хүнжил маань бараг ирэх бах. Том хүнжил маань ирэхээр тэгээд танарт бас үзүүлнэ заяа. Тэгээ хүнжлээ ирэхээс өмнө энд авсан бүх ор хүнжлийн даваа маа бүгднийг сайхан нэг угаа. Тэгээд өнөөдөр хатааж байтал маргааш сайхан хатаад тэгээд хийгээд яг болох баха гэж бодож байна. За миний худалдаа авсан зүйлүүд юм байла. Тэгээд танарт таалагдсан баха гэж найдаж байна. Таалагдахгүйсэн дэж яхав тий. Одоо надад таалагдаж байгаа юм чинь гэж тий. Тэгээ энэний араас тэр хүнжилнийхэн бичлэг орох баха. За нөгөө авсан гэрлээ ингээд номынхон тавирыг дагуулад тэгээд энд нөгөө суудаг хэсгээ ингээд дагуулад хөрхөн наачлаа. Айгүй хөрхөн харагдаж байна. Энэ бас нэлийн урт байсан 13.5 м гээд хөрхөн байгааз. Тэгээд тэр дэрний удыг хардаа нөгөө шинээр авсан дэрний уднуудад бүр амар гоё өнгөтэй харагдаж байна заяа. Танаас энэ бууданга харуулъя. Энд тэ харанхууд болохоор нэг хатар санагдахгүй тий. Дали би гэрлээс агаах. Өдөр бүр амар гоё харагдсан нартай юу ямар гоё орчлон хорвоо дөнгө нэмэж ирсэн миний гоё дэрний уднууд гэж. За тэгэнгүүтээ нөгөө лааны суур маань өөрхөн ингэж харагдаж байна. Тэгээд нөгөө ургамал маань ингэж харагдаж байна. Өргөн байгааз. Тэгээд нөгөө юунууд танарт үзүүлэх заяа. Энэ нөгөө нэг авсан ийм савнууд байсан шүү дээ. Энэ савнуудаа ингээд тавьчихсан. Заардаа энэ дэр ауштрих гэж бичсэн байгаа. Энэ болохоор талхан дээр тавьж иддэг юмнууд гэсэн. Тэгээ энэ болохоор ингээд чихэрлэг юмнууд бас талхан дээр тавьж иддэг юмнууд. Тэгэнгүүтээ энэ болохоор одоо ингээд кики апс нэтер гэдэг энэ байна. Эднэр болохоор ингээд соус ингээд соуснууд байгаа. Эднэр ингээд нөгөө төрөний нөгөө наасан юм байсан да наад юм авчихсан. Тэр чинь ингээд сайхан бичээд наачдаг. Ямар юм бэ нэлээ. Тэгээд нишкава нэг жоохон янзалсан. Тэгээд нөгөө нэг тагнуудаа янзалж тавина гэдээсэн шүү дээ. Тэр чинь ингээд ийм сайхан болсон. Тэгэхгүй бол энэ тагнууд энэ доотлохгүйр амар замрааг ингээд ойчаадсан байхгүй юу. Тэгээд энэ хайруулын тагнуудаа бас өстой хөрхөн ингээд гоё тавьчлаа. Сайхан эмгэгцтэй сайхан боллоо. Өстой гоё нөө. Тэгээд хаврын их цэвэрлэгээ хийхдээ цонхоо бол угааж амтсангүй. Энэ тентгийн баах юмнуудыг гаргаж хайлаа. Энэ хаалга малганы дэдлийн бахан тоос мосыг арчлаа. Тэгээд ягав дэнийг амархаар би чинь янз бүр юм хөдөлгөх дуртай донтой юм болохоор энэ гутлын тавиурыг ингээ үүдэндээ гаргаж ирээд тавьчихсан чинь бас хөөрхөн юм байна. Тэгээ энийг ингээ үүдэндээ гаргаж тавьчихсан. Тэгээ энэгээр нэг ингээ хивс авч тавьбал гоё юм болов уу гэж бас бодлоо. Тэгээд энэ өрөөгөө бас нэг жоохон хөдөлгүүд юугаад энэ нүрнийхээ бодогны ширээг жоохон наашин болгоод тэгээд энд нэг ингээ жоохон зайтай болголоо. Тэгээд нэг юм хийлээ. Тэгээ өнөөдөр 4 өдрийн орой байгаа. Паскал хүний ичэндээ явсан байна. Би одоо энд нэг авсан. Тийм нэг хөрөвчөнд авсан. Юугаа үзүүлээ. Нэг хуваагч нэг юм байсан да. Одоо энэ нөгөө нэг авсан нэг юм маань. Тэнгүүдээ энэ нөгөө авсан нэг хуваагч нь энэ дотор нь ингээ жижиг сажиг мажигнууд ингээ хийгээд тавьчвал амар хүрх эмгэгцэгт дарж чаад тээ. Тэнгүүдээ энэ дотор ингээ бас энэ юмнуудаа ингээ хуваагаад тавьчвал амар тий ингээ тавьчвал ингээ дээрэс нь харсан ч гэсэн амар эмгэгцэгтэй байгаа тээ. Тэгээд тэр нэг иргэдэг юм гээд яриад байсан да та нарын тэр чи одоо энийг ярьсан байхгүй юу? Одоо энд ингээ бид тэр дандаа уух юмнуудаа тавьдаг байхгүй юу? Тэг ингээ одоо тэр цааталт тань байгаа тэр пив гэхэд ингээ харагдахгүй байгааз.
Тэгэхэд энэ дээр тэр иргэдэг юмыг авсан байсан бол уг нь ингээд амар ингээд эргүүлээд харчин гэж миний толгойн дунд бодогдсон байхгүй юу. Гэтэ яг би 12 доохороо даваагүй л дээ. Дараа нь кий орохоор авна гэж бодож байна. Тэгээд одоо надад аммаар байгаа нэг зүйл нь юу гэж энэ ханан дээрээ зураг авч тамираа. Энэ дээрээс нэг сонин бичгтийнүүдийг хараад авцсан. Би одоо нэг юм гоё ягаан өнгөтэй. Гоё гэр нэг юм гоё нэг тийм гоё ягаан өнгөтэй ч юм уу улбар шар өнгөтэй ч юм уу тийм гоё өнгөтэй болгомоор байгаа байхгүй юу. Тэгэхдээ одоо нэг дараа угаасаа бүгдийг хийж чадахгүй юм чи ингээ баг багаар л цуглуулад юу гэж бодож байна. Тэгээ одоо цаг оройны 19 цаг 40 минут болж байна. Хөрчөнд байгаа татсан мах одоо нэг өдрийн дараа хугацаанд тусгаад байгаа байхгүй. Тийм болохоор тэрүүгээр бөөрийн мах хийж хөлдөөж тавьчаад тэгээд бичлэгээ янзлнаа гэж бодож байна. Тэгээд тэгээд хамт тасна гоё юм өдөлгөө. Ийм хөөрхөн жижиг юм төөрхөн байгаад ийм дөрвөн ширхэг би ийм аяг авсан. Нэртээ ингээ хөөрхөн байгаад тэгээд одоо нөгөө улаан өндөгний баяр болох гэж байгаа учраас ингээд нэг ширхэг шоколад хийсэн байгаа. Би хагас өдөр очиж айлынхаа хүмүүсийг харах гэж байгаа байхгүй юу? Амар удаа уулзаагүй. Тэгээд надтай намайг бүр хизээ ирэх уга яасан хийсэн ингээд асуугаад байна гэдэг чинь тэгээд өө би одоо завтаа юм чинь тэгээд хаяада ингээд хүмүүсийг харж өгч болно гэж хэлээ. Тэгээд одоо энэ хагас өдөр 3 сарын 21-нд уулзгаар болсон байгаа. Тэгсэн чинь манай нөгөө айлын өвөө нь өнгөрцөн гэж хэлээ. Хэдэн 7 хоногийн өмнө. Тэгээд надад жоохон гонигтай асуу. Яг тэр үеэр нь ч гэсэн би байж чадаагүй тий. Тэгээд тэд нар ч гэсэн надад угаасаа хэлж чадахгүй шүү дээ. Хин тэгэл хүн өнгөрчөд байхад тэр өнгөрсөн чи ирэх үү гэж асууж чадахгүй шүү дээ угаасаа. Одоо би гэхэд бас тэгин заяа. Хэрвээ миний нэг ойр дотны хүн өнгөрсөн байлаа гэхэд би хизээч сайн найзтай ч юм уу ингээд өөрөө залгаад хэлэхгүй шүү дээ. Тэр ингээд өнгөрсөн шүү чи ингэхүү тэхүү гэж өөрөө хэлж чадахгүй шүү дээ. Тэгээд тийм болохоор тэгэл одоо ингээд өнгөрч байгаа юм л да. За тийм л энэ да. Одоо нэг жоохон юм хийж байгаа тэгээд би нэг жолооныхаа курст бүртгүүлсэн. Шалгалтандаа бүртгүүлсэн. 4 сарын 8-ны 15:30 минутаас 4-ийн шалгалтыг өгөхөр болсон. Эврэнэ. За ингээ баах юм хол ярьчлаа. Баяртай. Бичлэг таалагдсан бол лайк дараарай. Миний нэг хүнжил ирнэ гэдсэн чи өнөөдөр ирсэнгүй. Тэгээд хизээх юм байгаа бүү мэд одоо энэ чинь би айл бүтэнсэн өдөр захиалсан шүү дээ. Тэгээд бүтэнсэнээс хойш ирээгүй гэсэн чинь жоох ингээ бодож байгаа байхгүй юу? За. Иймэрхүү болсон байна. Баяртай.